Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За, 90 байнгын эцэг их сурагчдаа зориулан дараах видео хичээлийг хүргэж байна. За, хүүхдүүд маань дэвтэр номоо гаргаад хичээлдээ идэвхтэй оролцоорой. За, өнөөдрийн хичээл маань мянга татвар 10-д хэтрүүлэн нэмэх хасах гэсэн хичээл байгаа. Мянга татвар 10-д хэтрүүлэн нэмэх. За, өмнөх хичээлдээр бид багнан бичгэлээр нэмэх хасах үйлдэлийг үзсэн байгаа. За 12 дээр 35-ыг багнан бичгэлээр нэмье. Ингэхдээ 1-ийн орон дээр 1-ийн орныг нэмнэ. 2 дээр 5-ыг нэмээд 7. 10-ийн орон дээр 10-ийн орныг нэмнэ. 10 дээр 30-ыг нэмээд 40. 40 дээр 7-ыг нэмээд 47 гарчээ. За дараагийн жишээ маань 43 дээр 28-ыг нэмсэн байна. За 8 дээр 3-ыг нэмээд 11. 40 дээр 20-ыг нэмээд 60. За 60 дээр 11-ийг нэмээд 71 гарч байна. За та бүхэн маань сайн анхаараад төвлөрүүлээрэй. Дараагийн жишээгээ эхлэе. 123 дээр 45-ыг нэмье. За 3 дээр 5-ыг нэмээд 8. 40 дээр 20-ыг нэмээд 60. За 100 хэвээрээ бичгэн. За эндээс 100 дээр 60-ыг нэмээд 160 дээр 8-ыг нэмээд 168 гарч байна. За одоо 307 дээр 86-ыг нэмье. За 7-1 дээр 6-1-ийг нэмээд 13. 80 дээр тгийг нэмээд 80. 300 дээр нэмэгдэх зүйл байхгүй. Ингээд нийлбэрийг олох юм бол 300 дээр 80-ыг нэмээд 380. 380 дээр 13-ыг нэмээд 393 гарч байна. За эдгээр жишээнүүдийг дээрх аргаар бодоорой. За мянга дотор 10-д хэтрүүлэн хасах үйлдэлийг үздэхий. 39-оос 14-ийг хасъя. За энэ дээр хүүхдүүдээ 39-оос эхлээд 4-ийг хасна шүү. За 39-оос 4-ийг хасаад 35. Одоо 35-аас 10-ыг хасъя. 25 гарнаа. За дараагийн жишээ маань 43-аас 28-ыг хасж байна. За эндээс 43-аас эхлээд 8-ыг хас. За 35. Одоо 35-аас 20-ыг хасаад 15 гарч байна. За 3 дугаар жишээ маань 256-аас 37 хассан байна. За хүүхдүүдээ 256-аас 7 хасаарай. 249. Одоо 249-оос 30-ыг хасъя. За 219 гарч байна. За сүүлийн жишээ маань 413-аас 98-ыг хасж байна. 413-аас 8-ыг хасъя. 405. За одоо 405-аас 90-ыг хасъя. 315 гарч байна. За хасах үйлдэлийг гүйцэтгэхдээ хойноос нь эхэлж гүйцэтгэх нь 413-аас 98-ыг хасахдаа эхлээд бид 8-ыг хасаад 405 гарсан, дараа нь 90-ыг хасаад 315 гарсан. За эдгээр жишээ бодлогуудыг дээрх аргаар бодоорой. За мөн өгсөн даалгавруудыг сайн хийгээд багш руугаа явуулаарай. За мөн сурагчид маань теле хичээлээ тогтмол үзэж даалгавраа сайн хийгээрэй. Хичээлээ сайн хийж байгаа хүүхдүүд сайн туслагч нь болж байгаа эцэг эхчүүдтэй баярлалаа.